Одоо хүртэл нууцн тайлагдаагүй 10 үйл явдал. Бүхий л цаг хугацаанд тайлагдшгүй үлдсэн нууцуд оршсоор ирсэн билээ. Гэхдээ тэдгээр нууцуудыг хамгийн чадварлаг гэгддэг эрдэмтэд судлаачдаж учир нь олж чадалгүй орхисон байх юм. Магадгүй эдгээр нь үүр тайлагдшгүй нууц хэвээр үлдчихэж мэднэ. Ингээ та бүхэндээ шинжлэх ухаанч тайлж чадаагүй 10 нууцлог үйл явдлыг танилцуулъя. 1. Рузвельтийн осол. 1947 оны 7 дугаар сарын 4-нд Америкийн нэгдсэн улсын Нью-Мексик мужийн Рузвельт хотын ойролцоо нэгэн үл мэдэгдэх нисдэг биет үзэгдэж өнгөрөөд төдөөдлөгөө алгуулжээ. Үнийг харсан фермер Майк Бризил ихэд гайхаж нэг их тоолгүй өнгөрсөн байна. Гэтэл хэдэн цагийн дараа түүний гэрээсээ гарч явхад өнөөх нисдэг биет осолдсон байхыг олж хараад цагдаа дууджээ. Үүнийг харж судалсан шинжээчид харгаргийн нисдэг тав байж болзошгүй хэмээсэн боловч нотлох хоримд хомс байсан тул яаж чадалгүй өнгөрөөсөн гэдэг. 2. Тунгуусын дэлбэрэлт. 1908 оны 6 дугаар сарын 30-нд Сибирийн Тунгуска голын орчим чухам юу болсон болов? Одоо хэрэн тус үйл явдлын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй нотлох хоримд байдгүй билээ. Тухайн өглөө тэнгэрт хурц гэрэлтэй үл мэдэгдэх объект жигт үлгэрм дуу гаргаж улаангал маналзуулан баруун хойд зүгийг чиглэн ниссээр зэлүүд хөвчийн дээр 7 км-ийн өндөрт асар хүчтэй дэлбэрчээ. Мөн энэ нь газар дэлхийг донсолгож олон мянган километрийн цаана байрлах улс орнуудад хүртэл мэдрэгдсэн гэдэг. Гол нь энэ чухам юу вэ? Яагаад дэлбэрэхэд хүрв? Олон улсын шинжээчид энийг үзэхдээ солир унсан гэдэг. Харамсалтай нь мөн л хангалттай баримт нотлохоо байхгүй тул энэ нь таамгаас цаашгүй юм. 3. Нууцлаг чимээ. Дэлхийн өнцөг булан бүрт оршин суух маш олон хүмүүс яг адилхан шалтгааны улмаас эмч нарт ханддаг байна. Энэ нь тэдний чих өглөө орой яг тогтсон нэг цагта дөнгөнөж өвддөг гин. Эмч нар чиний учрыг олж чадалгүй яахаа мэдхэ болсон ажээ. Хамгийн гол нь энэ нь юунаас болж ингэж байгааг олж илрүүлж чадаагүй бөгөөд хэрхэн эмчлэх талаарч шийдэл түрээгүй байгаа билээ. 4. Лос Анжелесийн тулаан. Дэлхийн 2 дугаар дайны жилүүдэд нэгэн хачин жигтэй үйл явдал болсон нь Лос Анжелесийн тулаан байсан билээ. 1942 оны 2 дугаар сарын 25-ны өглөө Америкийн нэгдсэн улсын хотууд тулаанд бэлтгэж Япончууд дайрахаар захиж байсан ажээ. Харин тухайн үед Лос Анжелес хотын дээгүүр нэгэн үл таних нисдэг биет явж өнгөрсөн бөгөөд тэд үүнийг Японы талаас явуулсан байлдааны онгоц хэмээн таамаглаж 1400 гаруй километр тэнгэр рүү буудсан байна. Гэтэл тус онгоц огт сум нэтгүүлэхгүй байсан төдийгүй ямар нэгэн дайралт хийлгүй айжуу явсаар далд оржээ. Харин сүүлд Японы талаас манай онгоц биш гэж мэдэгдсэн байдаг. 5. Сансраас өгсөн докторь. 1977 оны 8 дугаар сарын 1 шөнө сайн дурын элсэгч Жерри Херман хар гарагийн тагнуулын төв газрыг олж илрүүлэх үүрэг даалгавар аван радиогоо асааж ажилд орлоо. Гэтэл тус долгион руу гадны бит нэвтрэн шаржигнэж үл ойлгогдох тоо үсгүүдийг хэлж байсан гин. Иймхүү 72 секунд ярьсны эцэст тэдний холбоо тасарч алга болжээ. Судлаачид үүнийг дэлхийгээс 120 гэрлийн жилийн бүс нутгаас холбогдсон болохыг тогтоосон боловч яг юу хэлэх гэснийг ойлгож чадалгүй хоцорсон ажээ. 6. Хүрэл зэвсгийн үеийн үнэлт. Манай эртний өмнөх 3000-аас 1000 дахь зуунд хамаарагдах цаг хугацааг хүрэл зэвсгийн үе гэж үздэг. Тухайн үед хүмүүс баян чинээлэг хүчрхэг байсан төдийгүй багаж хэрэгсэл нь өндөр түвшинд хөгжсөн байсан юм. Гэтэл тэнд далайн дайчид бий болж хүмүүсийг бүгдийг хүйс тэмтэрч хөгжил дэвшлийн үг хийсэн гэдэг. Магадгүй энэ нь үлгэр домог байж болох хэдий ч зарим хүмүүс хар гаргийнхан байсан байж болзошгүй гэж үздэг билээ. 7. Нууцлаг Saint Germain. Түүнийг 1690 онд төрсөн 1784 оны 2 дугаар сарын 27-нд нас барсан хэмээдэг. Тэрээр үнэхээр гайхалтай авьяастай нэгэн байсан төдийгүй хөгжмийн урлагт бүхий л амьдралаа зориулсан байдаг. Гэхдээ түүнийг өгсөн хэсэг талаар хэн ч мэддэггүй бөгөөд олонх нь алга болсон өдрөөр нь түүнийг нас барсан гэж үздэг байна. Үнэн хэрэгтээ түүний цогцч олдоогүй хэн ч түүнийг хараагүй гэдэг ажээ. Магадгүй тэр мөнхийн ус уучсан байгаад өдгөөж бидний дунд алхаж яваа юм билүү? 8. Тусгаар тогтнолын тунхаглал. 1776 оны 7 дугаар сарын 4-ний өдөр анхны твийн хурал Америкийн нэгдсэн улсын Филадельфи мужид хуралдаж төлөөлөгчид ямар нэгэн шийдэл төрж чадахгүй байлаа. Тэд Их Британий засгийн газраас хамааралгүй болж эргчлөөд Америкийн нэгдсэн улсыг тунхаглан зарлана гэж төсөөлөжгүй байсан гэдэг. Харин нэгэн эрхэм хуралдааны үеэр босч ирж хүн хүнээ хайрлах их орон гэж жухам юу болох талаар гайхалтай яриа өрнүүлснээр тусгаар тогтнолоо зарлаж тунхаглалд төлөөлөгчид гарын үсгээ зурах болсон байдаг. Гэхдээ тухайн уран цэцэн яриатай яриг хэн ч танихгүй бөгөөд
Нэг анзаарч хартал тэр алга болсон байжээ. 9. Бурхны бэлэг тэмдэг. Манай эртний 312 оны 10 дугаар сарын 27-нд Ромын эзэн хаан Марк Аврели Максенци дайнд мордохоор бэлтгэж байтал тэнгэрт гэрэлт цацраг гийж түнд агуу их хүч чадлыг хайрлаж Христийг шүтгэмэн чихэнд нь шивэнсэн гэдэг. Тэрээр тухайн өдөртөө дайнд ялт байгууч Христийг шүтэх болсноор хамгийн анхны Христийн шашинт эзэнт хаан хэмээх цолыг хүртсэн байна. Мөн үргэлжил бурхад тэнгэртээ ярилцах түүнийг туслахуд нь лав галзуурсан байх хэмээдэг байжээ. 10. Фатима дахь гайхалтай үйл явдал. 1017 оны 10 дугаар сард Португал улсын Фатима хотын 3 хүү хүмүүст ариун дагна хотын талбай дээр өдөр бүхэн сууж бидэнтэй ярилцдаг хэмээн хэлсэн байна. Харин хүмүүс тэдний хэлснийг үнэн эсхийг шалгахаар эрцгээсэн ажээ. Гэтэл тэдэнд ариун дагна харагдаагүй боловч бүрхэг бүүдгэр тэнгэрт гинтхэн нар үүлийг яран гарч ирж яг л унах гэж бүмэд хүмүүс рүү ойртож байсан гэдэг. Энэ үйл явдал нь 10 минут хэртэ үргэлжилсэн бөгөөд хүмүүс сандралдан дэлхийн сүрэл ирлээ хэмээн бодож. Гэтэл нар эргэж тэнгэртээ мандсан бөгөөд үүнийг өөрийн дээр харсан 100 мянган гаруй хүмүүс юу ч хэлж чадалгүй болсон явдлыг эргэцүүлэх зөхөөгүй ангаан зогссон юм.